Матеос 14-р бүлэг. Тэр үед Есүсийн нэр алдрын тухай Захирич Иродес сонсоод улмаар зарц нартай. Энэ бол Иоаннес Баптист байна. Тэр хүүхстээс босгогджээ. Тэгээд тийм учраас л агуу өсөд түүний дотор өөрсдийгөө харуулж байна гэлээ. Учир нь Иродес дүү Филиппосынхаа эхнэр Иродиасаас болоод Иоаннесыг бариад түүнийг хүлж улмаар шоронд хийсэн байсан юм а. Улмаар Иоаннес түнд тэр эмэгтэйг авах нь танд хуульд нийцгүй хэмээн хэлсэн ажээ. Тэгэхэд тэрээр түүнийг өхөлд хүрэхийг хүссэн боловч үү бодлон сайжээ. Яагаад гэвэл тэд түүнийг иш үзүүлэх чимээ тооцдог гэжээ. Харин Иродесийн төрсөн өдрийг тэмдэглэж байхад Иродиасын охин тэдний өмнө бүжигсэн бөгөөд Иродест таалагджээ. Тиймээс охины гуух юугч вэ? Түүнд өгөхөө тангаргаар тэрээр амласан. Тэгэхэд өмнө ээжээрээ зааварлуулсан байсан тэрээр царан дээр Иоаннес Баптистийн толгойг надад энд өгөөч гэж хэлвэ. Тэгтэл хаан гунигтай боллоо. Гэвч тангаргаасаа бас хамт зоогонд сууж байсан хүмүүсээс болоод тэрээр энэ түнд өгөгдсөн байхыг тушаажээ. Улмаар тэрээр хүн явуулсан бөгөөд шоронд Иоаннесийн толгойг авахсан. Тэгээд түүний толгой царан дээр авчиргдсан бөгөөд охинд өгөгдсөн. Тэгтэн тэрээр үүнийг ээжтэй авчирва. Тэгэхэд түүний шавнар нэрж улмаар биеийг нь авсан. Тэгээд үүнийг оршуулад улмаар явж Есүст хэлжээ. Үүнийг сонсох үедээ Есүс тэндээс цөл газар руу усан онгоцоор тусдаа явлаа. Тэгээд ард түмэн үүнийг сонсох үедээ хотуудаас түүнийг явган дагав. Тэгэхэд Есүс гарч ирээд агуу уу олныг харсан бөгөөд тэдний зүг өрөвдөх сэтгэл автаж улмаар өвчтөөг нь идгэлээ. Улмаар өдөш болоход шавнар нь түүн дээр ирээд энэ бол цөл газар бөгөөд идүүгээ цаг өнгөрчээ. Үү олныг явуулаач. Энэнтэй тосгонд руу очиод өөрсдөө хоол худалдаж авч болохын тулд юм гэвэ. Харин Есүс тэдэнд тэд явах хэрэггүй. Та нар тэдэнд идэх юм үг гэв. Тэгэхэд тэд түнд энд бидэнд ердөө 5 талах бас 2 загсал байна гэлээ. Тэрээр тэдгэрийг нааш над руу авчиргэв. Тэгээд тэрээр үү олныг зүлгэн дээр суухыг тушааж улмаар 5 талах ба 2 загсыг авч улмаар тэнгэрөө таран ирүүлв. Тэгээд талхнуудыг хугалж улмаар шавнартаа бас шавнар нь үү олонд өглөө. Тэгэхэд тэд бүгд идсэн бөгөөд цадсан. Тэгээд тэд үлдсэн хэлтэрхийнүүдээр дүүрэн 12 сагсыг авч явлаа. Тэгэхэд идсэн хүмүүс нь эмэгтэйчүүд хүүхдүүдээс гадна 5,000 орчим ирчүүд байжээ. Тэгээд Есүс үү олныг явуулах зур шавнарыг авсан онгоц руу орохыг бас нөгөө тал руу өөрөөс өмнө явахыг шууд шаардлаа. Тэгээд тэрээр үү олныг явуулсан байх үедээ гуйлт хийхээр уул руу тусдаа өгсөв. Тэгээд өдөш болоход тэрээр тэнд ганцаараа байсан. Харин дүүг уг усан онгоц тэнгисийн гол дунд давлгаануудаар шидэгдэн байв. Учир нь салхи сөрөв байжээ. Тэгээд шөнийн 4 дахь манааны үед Есүс тэнгис дээгүүр алхан тэдэн рүү явлаа. Улмаар тэнгис дээгүүр алхаж яваа. Түүнийг шавнар нь харах үедээ өөмөрч сүнс байна гэв. Тэгээд тэд айцаасаа болоод хашгираглалаа. Харин Есүс тэр дээрөө тэдэнд "Зоригтой бай. Би байна. Бүвэ" гэж хэлвэ. Тэгэхэд Петрос түүнд хариулж улмаар "Эзэн, хэрэв та мөн бол усан дээгүүр тань руу очихыг надад тушаагач" гэлээ. Тэгтэн тэрээр "Найшир" гэвэ. Тийхүү Петрос усан онгоцноос буусан байх үедээ Есүс рүү очихоор усан дээгүүр алхлаа. Харин тэрээр хүчтэй салхийг харахтаа айсан бөгөөд живж эхлэн "Эзэн, намайг авраач" гэж хашгирлаа. Тэгэхэд Есүс гараа тэр дээрөө сунган түүнийг барьж улмаар түнд өчүүхэн итгэлтэй "Чи юунд эргэлцсэн юм бэ?" Улмаар тэднийг усан онгоц руу орох үед салхи зогслоо. Тэр үед усан онгоцонд байсан тэд ирж улмаар
та үнэхээр шүтэний хүн мөн байна гэд түнд мөрөгөө. Тэгээд тэд гаталсан байх үедээ Генесаретін нутагт иржээ. Улмаар тэр газрын хүмүүс түүний тухай мэдэх үедээ эргэн тойрныхаа хамаг нутаг руу хүн явуулж улмаар өвчтөй байсан бүгдийг түүн рүү авчирв. Тэгээд тэднийг ядаж хувцсныхаа хормоод хүрхийг түүнээс хичээнгүлэн гүйжээ. Тэгэхэд хөрсөн бүхэн бүрэн идэрч байлаа.